Уг манга нь 2019 онд Японд цуглаж байсан бол англи хэлээрээ 2025 онд цуглаж байжээ. Мөн маш олон богино хэсгүүдээс бүрдэх бөгөөд тэдний аажмаар тусаж буй харилцаа, өдөр тутмын амьдрал, хоорондын жижигхэн холбоо, мэдрэгдсэн мөчүүдэд төвлөрдөг богинохон комик юм. За олон юм уршилгүй манга руу орцгоё. Газар суух цагтаа тайгаараа зохих энэ охиныг Эма гэдэг ба төрхөөсөө хараагүй төрсөн ох ажээ. Харин хажуугийнхан залуу нь цагтаа бөгөөд 23 настай нэг. Эмач өөрийнхөө тайгаар хүний зовсондоо уучлалгүйгээд ийм болохоор тайган дургу гэдгийг хэлдэг. Тэгсэн өнөөх цагтаа би зүгээрээ л гин. Харин Эма өөрийнх нь хоолой сонсонгодоо түүхэн доор сонсогдож байсан хэрнээ одоо болохоор дээд сонсогдож байна. Та нилээд өндөр бололтой гэж хэлдэг. Александрч гайхшлан зогсож байх хооронд тэр цаанаас нь бяцхан голгаажид хурж ирээд цагдаахан маань дээрэмдээ явчихдаг. Эдгээр нилээдгүй хурдан болохоор хүмүүс барьж чаддгүй юм гинэ. Үгүй тэгсэн Эма маань Александрын цагдаа гэдгийг шууд таачих бол яах вэ? Александрч таачихтаа шүү гэсэн Эма зүн совинд л байх гэж хэлдэг. Александрч өөрийгөө гэрчлэх малгайг Эмад өгөх ба Эма тэмдэж үзэнгүүтээ өөрийгөө ч гэсэн гэрчлэх өөрийн бичиг баримтаа өгдөг. Өгсөн бичиг баримтаас нь харахад Эма нилээдгүй хол замыг туулж ирсэн байдаг ба Александрч анх удаа л нүдэнэстэй явж байгаа хүнийг харлаа гэж хэлээд тэр хүүгэндээ шууд л уушлахгүйдэг. Тэгсэн чи Эма юм бодлогүй зүгээр дээ төрхөөсөө л юм байсан гэд урагшаа явдаг ба Александр хэлсэн үгэндээ ч тэрүү зүгээр санаа зовж чирүү өөрт нь санаа зовоод араас нь дагаад байдаг. Эмач араас нь дагж байгааг анзаарангуудаа намаа дагах юм бол тэр гайхамшигын орондоо очихгүй шүү гэж хэлдэг. Александрч үнийг сонсонгуудаа би чамд ажлаас чи харагдаж байна уу гин. Александрийн хэлсэн үгийг сонссон Эма инээнгүүдээ магадгүй л юм. Гэтэ битээ уурлаарэ миний хамгийн дуртай зохиол байгаа юм гэж хэлдэг. Инээж байгааг нь харсан Александрч шууд л гүй яахгүй магадгүй л юм. Би дөнгөцөө нааш явж байхдаа онгорхой байсан нөхрөө унахааш гисэн. Тэгсэн нэг тулаа над руу хүрээд ирдэг юм да. Одоо тэр тулаа хааж гисэн сайн мэдэхгүй л байна. Харж л хий гэж хэлдэг. Эмач Александрийн асуултанд шууд л хариулах ба өөрийгөө цай авахар гэж байсан. Тийм болохоор танд санал болгох газар байна уу гэж санаа. Александрч өөрийнхөө ажилтдаг цагдаагийн газрын хилцээ ойролцох газрыг санал болгодог ба мөн төөрсөн хүүхэд хүртэл газар байдаг гэж хэлдэг. Эмач үүнийг сонсонгуудаа би төөрсөн хүүхэд биш гэдээс тэрүүхэн хоорондоо уурлаад амжина. Эма ерөнхийдөө байнга гэртээ суудаг болохоор уйдаад ажил хайгаад өгч байсан юм байлээ. Яг энэ манай Александр таадаг ба Александрч манай хилцээний газар утасны дуудлага авдаг хүн ажил хайж байгаа. Эмач сонирхоод үзээч гэж санал болгодог. Энэ хоёрын анхны уулзалт тиймэрхүү байжээ. Whale манганы 1-р бүлэг Ердийн Эмач ажилдаа ороод 4 товцоо өмсөөд нилээдгүй тассан шижтэй. Ажлынхаа өрөөнд орж ирсэн Александр сууж байх ба Эмач ашгүй дээ. Би ядраад байна. Унтаадахыг 2 цагийн дараа намайг сэргээгээд өгөөч гэж хэлдэг. Александрч тэгё гэж гарнаа. Ууг нь ор байгаа ч орон дээр унтахгүй мө гэсэн Эма орон дээр хэвчих юм бол босч чадахгүй байх гээд буудан дээр хэвтээд уцаа хажуудад тавьдаг. 2-р бүлэг буюу гэдэс. Александр буудан дээр унтаад өгчээ. Эмач хажууд нь суунгуудаа шууд гарыг нь гидсэн дээр тавьсан гидсэн дагуулж байдаг. Александрч 10 минут гих ба Эмач уурлан чи яг цагийн өмнө надад ингэж хэлсэн биз дээ. Би гоё мэдмээр юм гэж хэлдэг. 3-р бүлэг нүд бос сэтгэлийн тойл. Та нар түүний дотоод бодлыг эндээс зогсоогоод уншчаарай. Александр Эмаг унтаж байгаа юу, сэрэн байгаа юу гэдгийг ялгахад хэцүү гэж хэлэхэд Эма өдөөс нь миний онцлогоо гин. Александрч гоё юм а гэд Эмагаар тоглодог. Чамайг унтаж байна гэд хин нэгэн гинтэх гэж ордвол гэсэн Эма болоо тиймэрхүү зүйл бодоод хэрэггүй л гин. Александрч тоглосон Эма гэснийхаа дараа хиндэж ийм зүйл тохиолдохыг би зөвшөөрөхгүй гэж хэлдэг. Эма Александрийг тоглоод байна уу, үнэнгээсээ яриад байна уу гэдгийг ялгаж чаддгүй гэсэн Александр өөдөөс нь харж инэнгүүтээ энэ миний онцлог таа гэж хэлдэг. Хэдий ихний 3 бүлэг гарсан ч гэсэн та хэд анзаарсан бах тэдний хооронд явж байгаа хөгжилтэй яриа хэсэг хийн үйл явдлууд ч гэсэн тэдний их татан баасныг харуулж байна. 4-р бүлэг мэдрэмж. Александр Эма хоёр хоёулаа хуцсан дэлгүүрт байх ба Эма хуцсан өмсөд үзүүлж байдаг. Александрч хоёулаа гоё харагдаж байна. Алийг сонгох вэ гэд бодлогошиж байгаа харагдана. Александрч Эмагаас чамд аль нь илүү чөлөөт байна гэж асуусан Эма зохиох ёсоор нөмсгөд туслаач гэж хэлдэг. Александрч наашаа хүрээд ирээ гэд бүсийг нь бүсэлж өгнө. Зүгээр ч бүсэлж өгөхгүй бас нэлийн юм болно. Александр хувцсыг нь бүсэлж дуусны дараа Эма ямар байна гэж асуудаг. Александрч үнэхээр гоё байна гэсэн Эма ингээд л болоо юм уу гинэ. Александрч үнэхээр үзэсгэлэнтэй байна гэсэн Эмагийн хацар нь улаадаг. Тэгээд хацар нь улаасан дээр нь наад олоосаа хацар дээр хувцс чи үнэхээр сайхан зохиож байна гэд бүр тавлаа тайна. 5-р бүлэг орлуулга. Александр тамхи татах гэж байсан Эма шууд л ортой шүү. Чи яг тамхи асаах гэж байсан те гэж асуудаг. Александрч юу асаагачгүй байхад яаж үтсэн юм бэ гайхна. Эма тамхины өнөр үнэхээр хурц байдаг болохоор мэдчихсэн. Тийм болохоор татаад хэрэггүй гэдэг. Александрч ганцыг л татчихъя гэсэн. Татгалцлаа гээд асаагаа урыг нь хүртэл хураагаад авдаг. Александрч ганцхныг л гээд байхад Эма татгалзаар л байдаг.
Эмма ч нөөрөө өгөхгүй байсан болохоор Александр хүссэн хугацаагаар хадгалтай угийн хүссэн зүйлээ аваад сурчсан юм хойно гэж хэлдэг. Угийн богинохон үйл явдлуудтай болохоор цаашаа ярьлаа гэд олмод ойлгомжгүй болох байхаа. Үүнийг цаашаа өрсөлдөж ярих хэсгээ сайн мэдэхгүй л байна ямар ч тач итүүтэй оролцохыг. За тэгээд энэ махаа бүтнээр нь уншаад өөрөө ойлгоё гэж бодож байвал тэгээс 14-р бүлэг хүртэл нь орчихсон цаашдаа хүртэл идэвхтэй гаргахаар бэлдэж байгаа Nekoma Manga Team байна. Nekoma Manga Team нь пэйж хуудастай мөн сайттай аппликейшн хүртэл гарсан байгаа бөгөөд одоогоор зөвхөн iPhone утастай хүмүүс татах боломжтой байгаа юм байлээ. За тэгээд ийм хөөрхөн мангад амар утгагүй тайлбарлаад өгчлөө. Хэрэггүй 5 минутаар урьдчилан дууслаарай. Энэ хүртэл хамтайсан та бүхэндээ баярлалаа. Хэрвээ таалагдсан бол та бүхэн лайкаа дараад комментийгээ subscribe дараарай. Баярлалаа. Хэрвээ catch монголоорсон жоохон л мэдрэмжирчин хахгүй царайгаа өөрөө хардаа зохиж байна бачрлаа шүү мөчсөн бүхний хитнэ